Зохиолч Стину хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн 26 дугаар хэсэг. Намрын дунд сарын жихүүн өдөр гэрийн тооноор тусах нарны алтан туяа галын утаатай холилдон дотор орчныг нэг л бүрхэг дарамттай болгоно. Аюур залан гартай сархад барин сууж уугаагүй бололтой аяга дүүрэн мэлтэлцэх агаад харц нь тав хөшөж ухаан санаа нь аль хэдийн өнгөрсөн цаг хугацаа руу нисэн одсон байв. Түүний бага нас санаанд нь тодхон нэг нутаг усанд ойр өссөн хүүхдүүдийн дунд ялгаа гэж байгаагүй. Хэн нь ноён, хэн нь эгэл гэдэг ойлголт бүрэн тогтож амжаагүй тэр үед марал түүний хажууд их ойр байсан. Инээ хацар нь улаа бутарч харц нь гэрэлтэж үг хэлэхэд хүртэл нэг л дулаан өнгө аяс мэдрэгддэг байсан бөгөөд аюур тэр үед юу ч боддоггүй, зүгээр л дэрэгдэнд байж хамт алхаж хаяа нэг үг солих төдийд сэтгэл нь дүүрдэг байжээ. Эргээд бодоход хэтэрхий энгийн бас хэтэрхий гинэн цайлган байж. Чулуугаар айл гэр болон тоглож асан хөөрхөн марлыг аав нь ч ээж нь ч хүүтэйгээ хуримлуулах талаар үг цухуулгах болж хоёр тал ярилцаж тохиролцож асан тэр үед бүх зүйл оронгоор эргэжгэв. Гушуу ноён өөрийн ганц хүүд марлыг богтлон авч өгснөөр аюур хүүд ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэж болжээ. Хинч эсэргүүцээгүй, хинч асуугаагүй, бүх зүйл аль хэдийн шийдэгдсэн мэт урсаж өнгөрсөн бөгөөд аюур тэр үед юу ч хэлээгүй, хэлэх боломж ч байгаагүй, зүгээр л харж зогссон. Тэр цагаас хойш түүний сэтгэлд хайр байхаа болж удаан айжмаар бараг өөрийн мэдэлгүйгээр хорсол болж хувирсан бөгөөд тэр хорсол нь цаг хугацааны уртад дараагдан намжихын оронд улам боловсрч хэлбэржиж эцтэй зориг болон тогтжээ. Он жилүүд өнгөрөх тусам аюур өөрийгөө ил гарч тэмцдэг хүн биш, харин хүлээж чаддаг, ажиглаж чаддаг, хүмүүсийн үг ашиг сонирхолоор нь хөдлөж чаддаг нэгэн болон өөрчлөгдсөн бөгөөд нэгэнд нь бэлэг өгч нөгөөд нь үг шивнэж, гурав дахьт нь зам гаргаж өгсөөр байтал түүний нэр алгуур тархаж албаны орчимд ч бүрийн доторч ноёдын дунд ч түүнийг мэдэх анзаарах хүмүүс бий болж эхлэв. Гэвч энэ бүхний цаана марл өөрөө хүний хэвээр үлдсэн. Гэтэл нэг өдөр хувь тавилан гэнэтхэн эргэх болж ноёны хүү нас барсан гэх мэдээ түүний чихэнд хүрэхэд гаднаа юу ч илрээгүй боловч дотроо ямар нэгэн хаалга зөөлөн нэгдхийг анзаарав. Олон жил ил гарч чадахгүй явсан тэргүүсэл анх удаа бодит болж хуурж байгааг мэдэрсэн билээ. Марлж өөрчлөгдсөн. Өмнөх шиг хол биш, харцан зөөлрч, үг нь удааширч, заримдаа бүр дэрэгд нь илүү удаан саатах шиг болохыг аюур анзаарах бүртээ яарах ёсгүй гэдгээ өөртөө сануулж олон жил хүлээсэн хүн хэдхэн мөчөд алдаж болохгүй гэдгийг ойлгож байв. Гэвч яг тэр мөчөд бүх зүйл дахин өөрчлөгдсөн. Шатаж үхсэн гэгдэж мартагдах шахсан шилэгт гэнэтхэн гараад ирэв. Тэр бүхэл хараа ноёны удам залгах ганц хүн амьд гин. Үгүй болсон гэж бодсон, холдсон гэж тооцсон, эргэж ирэхгүй гэж итгэсэн тэр хүн гэнэтхэн буцаж ирээ зогсохгүй, ноёдын дэргэд гарч нэр нь тархаж хүмүүсийн аманд орж эхэлсэн нь аюурын олон жилийн тооцоонд ан цав үүсгэж эхэлсэн бөгөөд энэ нь зүгээр нэг хүний илрэлт биш, харин бүх урсгалыг өөрчилж мэдэх зүйл байлаа. Дээр нь ариг амьд байгаа нь бүрч том саад болж удам тасраагүй залгамжлал баттай байхад гаднаас орж ирэх боломж бараг үгүй болохыг тэр ойлгож дотроо хүйтэн ухаанаар дахин тооцоолж эхэлсэн. Маралж буцаад холдож байгааг тэр анзаарахгүй өнгөрөх аргагүй. Өмнөх тэр зөөлөн харц алга болж буцаад ноёныхоо талд татагдан зай барьж эхэлсэн нь аюурт нэг зүйлийг тодорхой ойлгуулсан. Дахиад ялагдаж байна.
Гартаа барьсан аягаа айжуухан тавихад ямар ч чимээ гарсангүй. Харин дотор нь бүх зүйл хөдлөж байлаа. Учир нь тэр одоо ил барьж дайрах биш, өөр замаар явах ёстойгоо бүрэн ойлгосон. Хэрвээ гаднаас нэвтэрч чадахгүй бол дотроос нь орно. Цусаар хууд ураг болох. Энэ бол ганц үлдсэн гарц бөгөөд хүүн төгс биш, алдаатай байж боловч зөв чиглүүлж чадвал холбоо үүсэх хэрэгсэл болж чадна гэж аюур бодож тооноор тусах нарны гэрлийг ширтэн суухдаа энэ удаа өөрийн алдааг давтахгүй, боломжийг алдахгүй гэдгээ дотроо баттай шийдэж байлаа. Сонгуулийн хаалтын ажиллагаанд маш олон хүн цугларчээ. Урьдчилсан судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй яваагаа мэдсэн Баян майлилцтэл инээн суухагаад тайзан дээр бүжиглэх огтын дундаас жавцан онцгойлон ширтэж өнө холын нууцхан мөрөөдөлд автаж байлаа. Баян дарга сэргэлэн ах яагаад ирсэнгүй? Чи санаад байгаа мó? Тийм бол гэрт нь очиод уулзаач. Үгүй, энд байх гол хүн гэж бодсон юм. Цаадахын чинь би чилээр гисэн гисэн. Шин шүл хэдрүүлж уусан бололтой юм. Баян дахиад л тас хөхөрөхөд цэнэ холмолзон доош тонгоожээ. За, тоглоом яах вэ? Сонгуулийн үр дүн тодорхой боллоо. Нөгөө охин та тэр хүүгөө холдуулчих. Тэгээд л нэрэ тэр гөлөг эртээд баллах төгсөн шүү. Сариглан үнхээгүй амтан машинд нь ууцаар суучихсан байна лээ. За яах вэ? Замаасаа зайлуулнаа. Нүдэнд нь хорслын ож гялс хийхэн сацуу бүжиг өндөрлөхөд гоцлол бүжигчин жавзан урагш зойлон мэхийн ёслоо. Ойхон үнэхээр үзэгсэлэнтэй харагдана. Халуун урсгал бүх биеэр нь тархаж уял тачаал нь хүчтэй алсан шатах үед цайна чи өнөөдөр заавал амжуул. Дараа нь чамд том боломж нээгдэнэ гэж амьсгаатан бувтналаа. Тэрээр арайхийн бие бариад тайз голлон хаалтын үг хэлэхэд дуун цоглог итгэлтэй хүчтэй сонсогдно. Урсан олон алга нэгжигнүүлэн таших үед хэдэн хүн олны дундаас зүсэн гараад ирлээ. Эргэн Баян таныг Монгол улсын хуулийг ноцтой зөрчсөн хэрэгээр баривчилж байна гэд прокурорын зөвшөөрөл үзүүлв. Гэнтийн явдалд цочирдсан Баян "Юу? Та нар хүн андуурч бэ нэр төртэй хүн" гэж ярихад хамгаалагч нар нь ухсхийн босовч тусгай ажилтнуудад хүрч чадалгүй цөм хөсөр унан гавлууллаа. "Зэнэ сэргэлэнтэй холбогд түргэл" гэж арайчуу хэлж амтсан Баянгийн булцгар гарт төмөр гав тасхийн цоожлогджээ. Энэ бол энэ дүрл өрсөлдөгч нарын башир явуулга. Би гомдол гаргана. Миний өмгөөлөгчийг дууд. Баян янз бүрээр хашигчин барьхирсан ч ажилтнууд ганц чуг ган хийсэнгүй. Миний хүү бол чекист. Та нар том алдаа хийлээ дээ. Та тавшир. Удахгүй тантай манай дарга уулзна. Тэр дарга хурдан дууд. Хаалга сэвхийдэл онгойн өндөр чирээгээр орж ирэхийг харсан Баянгийн хоёр нүд аяганаасаа бүлтэр шахан томорч амаанган таг хүсчв. Амрыг хэрэг. Эрхэн Баян дарга. Чи гэмээ. Би гантур байна. Тусгай хэлцийн дарга дэд хурандаа гантур. Чи. Та яагаад ингэтлээ гахав? Намайг ямар ажилтайг та сайн мэднэ. Их үр даялал байлаа. Ахна ямар ч буруугүй чи мэднэ. Дайн найз чинь байгаа. Чи хэлж тус болооч. Би хэл мэгцчихлээ. Дайн энд байгаа. Одоо та хоёрыг уулзуулъя. Орвол. Аалга чахран онгойж гартаа гавтаа Дайн орж ирээд мөн л гайхан таг хүсчээ. Хараамаа хадаг тайж хоёр энэ бүхнийг урьдчилан тооцоолж аюурын болоод аюушин хөдөлгөөн бүрийг тандаж байсан. Уулсын өндөрлөг дээрээс ажин зогсох тэдний харц тайван боловч алдааг үл твчих хурд ширүүн харагдана. Дэрэгдэн жүгдэр даамал
морин дээрээ цэх сууж аль хэдийн цэргүүдээ 3 чиглэлд хуваан хөдөлсөн нь салхины урсгал шиг чимээгүй нүдэнд үл анзаарагдан матлаа. Нэгэнт эхэлсэн бол буцах замгүй төлөвлөгөө байв. Тэр дор уулын бэлд тоос манаран бужигнах дунд нэмүүлэнг ардаа халгалан зогсох шилэгт үнэхээр содон харагдана. Хөдөлгөөн бүр нь илүүдэлгүй, гიშгэх бүр нь тооцоотой. Сум эсгэрэн өнгөрөх агшин бүрт бие салхи шиг гулсуулж довтлогч бүрийг урьдчилсан мэдэрсэн мэд хариу цохилт өгнө. Нэмүүлэн түүний ард зогсохдоо айдсаас илүү итгэл мэдэрч шилэгтийн заавар бүрийг ягштал дагаж байв. Хар багтай дээрэмчид хүч нэмэн тал бүрээс довтлогно. Нэг нь морин дээрээс ташуур эргэлтэн дайрч нөгөө нь хажуунаас нь нэвт сүлбэхийг хичээнэ. Гэвч шилэгтийн хөдөлгөөн улам хөнгөн, улам хурц болж дайралт бүрийг задлаж довтлогчдыг нэг нэгээр нь тэнцвэр алдуулан унгаж байлаа. Ахлагч нь бололтой Бэйрхүү Томир морины хурдаар улангасан дайрч хүчээр нухчин дарахыг оролдсон ч шилэгт яг тулж ирэх мөчөд бие эргүүлэн молторч морины хажуугаар гулсан өнгөрөөд гарынхаа ганц хөдөлгөөнөөр тэр Томирыг суудлаас нь хазаалгаж чадлаа. Гэвч тэр унсангүй. Морио тогтоон эргэн дайрахад ч шилэгтээс илүү гарч чадсангүй. Тулаан улам ширүүлсэн ч давуу тал аль хэдийн нэг тал руу хил бийжээ. Эцэст нь багтаа эрс ухрах шийдвэр гаргав. Нэг нэгээрээ эргэн зугтаж ойроо шургахыг оролдоно. Гэвч тэр мөчөд уулын бэл, ойн зах, жалах хоорондын бүх гарц хаагдсан жүгдэр даамлын цэргүүд аль хэдийн тойрон бүсэлжээ. Мордын төвөргөөн 3 талаас зэрэг нүргэлж ухрах зам бүрийг таглан хаахад дээрэмчид гинэтхэн хавханд орсноо ойлгов. Зарим нь бууж өгч, зарим нь сүүлчин орлогоо хийсэн ч бүслэлтийг нэвтлэх арга байсангүй. Бэйрхүү Томир сүүлчийн найдварт морио ташуурдан шууд давхин зугтахыг оролдсон ч шилэгтийн хардснаас мултарсангүй. Тэр эргэж харах зуртал шилэгт аль хэдийн замыг нь таслан гарч ирж морины өмнөр хүндэлсэн байлаа. Удалгүй энэ бүх бужигнаа намжиж багтаа эрсийг нэг нэгээр нь буулган гарыг нь хүлж толгойг нь доош гудайлган жагсаав. Тэр үед Хараван хадаг тайж хоёр уулын оройгоос морин дээрээс бууж ирлээ. Хараван эргэн тойрныг хянамгай харснаа багийг нь ав гэж тушаав. Зэргүүд даруй гүйцэтгэж нэг нэгээр нь багийг нь хуулж эхлэхэд эцэст нь Бэйрхүү Томирын нүур ил гарлаа. Харавангийн харц гайхширсан мэт дүрлээснэ. "Аюуш, чи юу? Яагаад энд?" гэж өндөр дуугаар асуулаа. Том биетэй эрийн омог бардам төрх алга болж нүдэн гөлөлцөн үг нь гацсан. Би хүчинд автсан гэж арай ядан бовтнов. Хараван хөмсгөө зангидан хэсэг чимээгүй зогссноо. "Уушуу тамга руу хөөрг, байцаан шийдэг" гэж хатуу тушааж жүгдэр даамал толгой дохин цэргүүдэд дохио өгөхөд үлээтэй эрсийг морин дүүрсээр авч одов. Шилэгт хэсэг зур тэдний араас гайхан ширтэж зогссноо саял учрыг ойлгох гэх хичээсэн мэт эргэж ноён луу харан "Вантан, эн чинь юу болж өнгөрөв?" хэмээн эргэлзээ дүүрэн асуув. Харава мориныхаа хажуу зогсож холдон одох цэргүүдийг хялам хийснээ дараа нь шилэгт рүү харцаа шилжүүлээд "Аюур залан түүний хүү хоёрын санаа сүүлийн үед хэтэрхий ил болж эхэлсэн. Чамд гар хурж манайх нэг айлгах гэж оролцсон нь энэ" гэж нам дугаар өгүүлв. Хадаг тайч дэрэгдээс нь "Энэ бол ганц өдрийн асуудал биш. Удаан бэлтгэсэн буруу санаа. Бид анзаарч ажиглаж ирсэн. Харин өнөөдөр өөрсдөө ил гаргачихлаа" гэж нэхэв. Шилэгт чимээгүй толгой дохиж саяны тулаан багтаа эрс тэдний хөдөлгөөн бүгд нэг утсанд холбогдож байгааг ойлгож эхэллээ.
Тэр зур харааван алхам урагшилж нэмүүлэн лүү нэг харснаа дараа нь шилэгт рүү дахин хандан "За, энэ бүхний хойш тавь. Та хоёрын сүү тавих ажлыг шуурхайлахгүй бол болохгүй. Жинд явах цагч боллоо" гэж шийдэмгий өгүүлв. Нэмүүлэнгийн царай үл мэдэг булааж хацран доошилсон ч нүдэнд нь гэрэл тодорч байлаа. "Бид хошуу тамга руу явна. Энэ хэргийн учрыг эцэслэнэ. Харин чи ар гэрэн асуудлыг хариуц" гэж хэлэхэд дуун зөөлөн атлаа тушаалын өнгөтэй сонсогдов. Жүгдэр даамал толгой давхин цэргүүдийг дагуулan хөдөлж араас харааван хадаг тааж нар зуузаа холбон эргүүллээ. Уулын бэлд үлдсэн шилэгт нэмүүлэн хоёр хувь заяаны ёроолоор учирч буйгаа зөнгөөр ойлгон удаан тэврэлтэн зогссны эцэст гэрийн зүг хөдөлжээ. 26 дугаар хэсэг төгсөв. Хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн 27 дугаар хэсэг. Намрын хахирдуу өдөр үрээ рүү чиглэсэн замын тоос үл мэдэг босож салхин хүртэл нэг л төгшүүртэй мэт санагдах тэр агшинд аюур гэрийнхээ дотор нааш чааш холхин уур бүхэн талаа барьж дэлгэхгүй зогсоно. Үүн баригдсан тухай мэдээ ирэхэд эхэндээ итгэж чадсангүй. Харин үнэн гэдгийг ойлгомогцоо түүний дотор олон жил дарж явсан омог бардам зан айдас 3 зэрэгцэн хөдлөж бодол нь замбраага алдан эргэлдэж эхэлжээ. Тэр даруй илж дуудан хүрээ рүү илгээв. Богдын орчимд танил тал олон мөнгө төгрөгч баггүй зарцуулсан учраас хэрэг гарвал түших олон хүмүүс бий гэдгийг сайн мэднэ. Үүгээрч зогсохгүй манжин албан тусгай захиа бичүүлж нэмүүлэнгийн тухай түүний язгуур угсаа үзэсгэлэн гоо ухааны чадлыг магтан өгүүлээд хатнаа болгон авахыг хүссэн утгатай үгсийг шингэн илгээлээ. "Хэрвээ манай талд ирэхгүй бол хөгшин манжин өвөр бүлээцүүлэг" гэсэн хорон бодол түүний сэтгэлд тодхон эргэлдэнэ. Тэр бодлоо дотроо чимээгүйхэн хэлбэржүүлж эцэст нь нугаршгүй эргэлтгүй шийдвэр болгон сэтгэл дотроо андгаалжээ. Хэрэв миний хүүгийн эхнэр болж чадахгүй юм бол харийн хүүний өвөрт очихоос өөр замгүй болно. Энэ бол түүнийг улам хурцалж буцах замгүй мэт түлхэнэ. Удахгүй мориндоо мордон ноёны өргөө рүү шууд давхив. Замын турш бодол нь зөв буруу ашиг алдагдлыг ээлжлэн тооцож ямар үг хэлэх хэнд хэрхэн нөлөөлөхөө учирлан төлөвлөж явлаа. Түүний хувьд энэ бол зүгээр нэг эцсийн санаа зовнил биш. Харин олон жилийн турш бүтээсэн байр суурь, нэр хүнд, цаашдын эрх мэдлийн асуудал байв. Гэвч өргөөндөө хурж очиход бүх зүйл өөр байлаа. Урд өмнөх шигээ нөлөө бүхий дүрсгэн харцаа дээгүр өргөн алхахад хинж өндөлцөн угтсангүй. Ёс төдий мэх эзгэн. Хараавангийн өргөө дотор нэг л хүйтэн зай барьсан уур амьсгал ноёлож хүмүүсийн харцанд үл итгэх болгоомжлох өнгө илэрхий байлаа. Аюур элдв үгсэдэн хуучин танил талаа сануулж заримд нь айдуу, заримд нь хатан өнгөөр хандсан ч хариу нь нэг л адил байлаа. Чимээгүй зай барьсан, үл тоосон хэвээр. Тэр бүхэл марал хатан хүртэл нэгэн цагт өөрлөн зөөлөн харж үгэнд нь анхаарал тавьдаг байсан тэр эмэгтэй одоо хүйтэн хацаар ширтэн өгдөө цойтоо элт зай барьж байв. Аюур түүний харцыг мэдэрч дотор нь нэг зүйл эвгүй оргивч ил гаргасангүй. Аюуш бол залуу хүн алдаа гаргаж болно. Хэд чанга шийтгэх хэрэггүй хэмээн хэлэхэд хинч түүнийг дэмжсэнгүй. Харааван дуугүй сонсож байснаа. "Хэрэг гарсан бол хариуцлага хүлээнэ. Хошуу тамгын өмнө бүгд адилхан" гэж товчхон хариуллаа. Аргаа барсан аюур залан өргөөний гадаа хэсэг зогсож амьсгаагаа даран бодлоо эмгэтгэхийг оролдов. Дотор нь буцалж буй уур хэлэн айдас хоёр ээлжлэн солигдож эцэст нь ганцхан шидэlt хүргэв. Шууд хүч болохгүй бол үлдсэн ганц зам нь
үнээр дамжих. Тэр дороо эргэж хүрээний доторх хадаг тайжин тусгай гэрийг зорив. Хүрээний захад бусдаас зайдуу барьлах тэр гэрлүү ойртох тусам орчин нь нэг л нам гүм дэг журамтай болж харуул хамгаалт нь хүртэл элт мэдэгдэхгүй татлаа анзаарагдах үз чангарна. Гин дуртай нь орж гардаггүй газар гэдгийг аюур сайн мэднэ. Гэрийн гадаа саадан ёс төдий мэдэгдэн орвол хадаг тайж тайван сууж байлаа. Оо минь залуу хүн алдаа эндэл гаргасан байж болно. Энэ удаа өршөөж гаргаж өгөөч. Чиний үг ноёнд хүрнэ гэж айдуу боловч шахсан өнгөр хэлв. Хадаг тайж үүнийг хэсэг ажиглан сууснаа харцсан огт өөрчлөгдөхгүй шулуун хэвээр хэрэг гаргасан бол хариуцлага өөрөө өрнө. Би хэнийгний бурууг далдлах хүн биш гэж нам гүмхэн боловч тас хатуу хариуллаа. Аюур дуугүй болов. Гэвч тийм амархан бууж өгөх хүн биш. Энэ хэрэг ганц миний хүүгээр дуусахгүй гэж үг цухуулгах гэтэл хадаг тайж үгийг нь таслан тэгвэл бүрэлүү ноцтой болно. Тиймээс бодолтой яар гэж хүйтэн өнгөөр хэлжээ. Энэ үг аюурт хангалттай байлаа. Хэрв аюуштай хамт явсан дэрэмчид ам нэвэл хэрэг улам тэлнэ. Тэр шөндөө шоронгийн тахрыг сэм дуудан уулзаж үг хэлэлгүйгээр л ууттай зүйл ширээн дээр тавихад нөгөөх нь юу ч асуулгүй гарцаа буруулан толгой дахив. Харуултаа уулзсан аюур залан юу ч болоогүй мэт сэмхэн мориндоо мордон хэний ч анхаарал таталгүй гэрийн зүг хөдөллөө. Замын турш бодол нь улам лавширч хийсэн алхам нь буцах замгүй болсныг өөрөө ч мэдэрч байв. Гэртээ хүрмэгц бичээчээ дуудан яарвчлан захиа бэлтгүүлв. Үг бүрийг өөрөө чиглүүлж гаднаа ёс жаягтай боловч цаанаа шахалт агуулсан бичиг. Хүрээнд цууга богд хааны том төшмөлд хандан хадаг тайжийн охин ширхгийн хүү аюуштай гэрлүүлэх хүсэлт. Бичиж дуусмагц элч хөдөлгөөгтөө дагалдуулан их хэмжээний алт мөнгө ачуулаад гэрийнхээ үүдэнд бодол давтан зогсохдоо буцах зам үгийг хэнийг ч юуг ч золиослон хүссэндээ хүрэхээр эрс шийдсэн байлаа. Зуй айлын гэр хорооллын нарийнхан гудам шүлжин мөлхөх шахам явах нэгэн машин хашааны үүдэн зогслоо. Машинаас хурандаа гомбо буугаад арын хаалгыг нээв. Догтлож яарсан гантүр бүжин хоёр зүрхээ барьж адан урагшлахдаа өнгөрсөн бүхнийг тодхон санагдуулах танил дүр зургийг дахин мэдэрч ансах чигтүүлэн алхасаар дотгош орлоо. Хашааны хаалга зөөлөн шархин нэгдэж доторх байшингийн цонхоор зуны гэрэл цацран амьдралын намуухан хэмнэл мэдрэгдэх тэр агшинд тэдний сэтгэлд нэг зэрэг уужрал бас тайлбарлахын аргагүй догдлол төрөв. Хаалга тогшоход удалгүй луухан орж ирэв. Тэр гайхсангүй. Зүгээр л удаан ширтэд зогссноо юу ч хэлэлгүй ураг шалхаж ган төрийг чанга тавирч хазар дээр нь үнсээд дараа нь бүжинг тэврэн духан дээр нь аяархан үнсэж нүдэнд нь нулимс гэлэлдсэн ч дуугарсангүй. Тэр зүгээр л хажуу тийш алхан зам тавьж өглөө. Ган төр бүжин хоёр чимээгүйхэн дотгош орж байшингийн босхыг алгахад дотор сууж байсан залуу хүү ажуухан өндив. Тэр гаднаас орж ирсэн хүмүүсийг удаан ширтэхдээ зүрхний гүнд нь нэг л танил мэдрэмж төрөн харцаас алгалгүй ажиглах тусам айжмаар гайхшрал давтан ухсгэв. Олон жилийн өмнө орхисон балчирхүүн ийхүү өөрийн өмнө нас бийд хүрсэн залуу болж зогсхийг хараад бахархал харамсал хайр гурав зэрэгцэн цээжинд нь зангирна. Тэрээр гараа өргөн сунгахад хан төр нэг алхам урагшилж дараа нь дахин ортиж эцэст нь өмнө нэр зогсоод аваа гэж бараг шивнэх төдий хэлэхэд тэр ганцуг ган төрийн дотор олон жил дарагдсан бүхнийг зад татах мэт болж тэр даруй хүүгээ чанга дэвэрчээ.
Бүжин энэ бүхнийг хар зогсохдоо нулимсаа барьж дийлэлгүй асгаруулсаар "Хатангоо" хэмээн арай ядан шивнэхэд цаадуурноос урд хар ус нь мөрөн дээр насгарч тунгалаг нүд нь гайхшрал догтлол автсан хөөрхөн охин гарч ирээд юу болж байгааг ойлгох бололтой. "Ээжээ" хэмээн час хийтэл орилсоор ухсгэв. "Миний охин" гэж бүжин шивнэхэд тэр өг охины зүрхэнд шууд хүрч хатангуй урагш тэмүүлэн ээжийнхээ чанга тэврээд чимээгүйхэн уйлж эхэллээ. Тэр байшингийн дотор сэтгэл уяраа магшин үргэлжилж олон жилийн хоосон зайг нэгэн агшинд нөхөж дутуу үлдээсэн бүхнийг баг багаар дүүргэж байлаа. Удалгүй ган төр намгүм дуугаар өнгөрснийг сөхөхөд тэр зуны байран дах амьдрал гаднаа 50 мэт харагдавч дотроо аюул ойртож байсан тэр өдрүүд улмаар галд автсан мэт харагдуулж өөрсдийгөө үгсэн мэт болгож газар доогоор бэлтгэсэн гарцаар гарч амьд үлдсэн тухайн үнэнг айжмаар ил болгож байлаа. Лувгаан яагаад ч юм бүрзгэр царайлан болж буй бүхнийг хянуур ажина. Гом хурандаа мөрөн дээр нөхөрсгөр алгадаад "Ган төр ойлгоноо. Чи бүү санаа зов" гэж шивнэв. Гадна хаалга дуугарч төдөдөлгүй ган туяа янжин цэнгүүнжин гурав орж ирэхэд Лувгаан нэг алхам урагшлаад "Ган төрөө. Бүжин охин минь, та хоёр янжин эгчээгээ таньж байна уу? Бас" нулимсаа арчин зогсох бүжин инээмсэглэхэд Лувгаан "Бас төрсөн дүү ган туулч нь энд байна." Тэр мөчөд бүх үнэн бүрэн ил болж гуниг баяр гайхшрал бүгд нэг дор цуглаж энгийн байшин дотор олон жилийн хагацлын дараах шинэ амьдрал дахин эхэлжээ. Хангаа намрын налгар өдөр уулын оройг шаргалтуулсан нарны туяа өглөөний цагаан эсгээ дээр тусаж салхи хүртэл зөөлрөн намжсан мэт санагдах тэр цагт Харавангийн өргөөнд нэгэн онцгой үйл явдал болж байлаа. Албац зарц нар шалмаг хөдөлж уян дээрх морд үе үүрссэн янзхан хол орийн хүмүүсийн харц хүртэл нэг л төвлөрсөн нэг л утга агуулгатай болжээ. Шилэгт нэмүүлэн хоёр өргөөний баруун жигүүрт зэрэгцэн суух бөгөөд тэдний хоорондын зай ойрхон атлаа сэтгэл дотор нь өөр өөрийн бодол өөр өөрийн мэдрэмж зэрэгцэн оршиж байв. Нэмүүлэнгийн царайнд баяр хөөр тодорч харцсан үе шилэгт рүү очих бүртээ гэрэлтэх хагаад урт сүлжмэл өснө хонгош өргөн ичингүй даруй төрхнөөс нь үл мэдэгхэн догтлол харагдана. Харин шилэгт тайван суусан мэт харагдавч сэтгэлд нь өнгөрсөн ба ирээдүй үүрэг ба сэтгэл гэсэн батнууд итгэл улам гүн гүнзгий сууж байв. Ёслол үргэлжилсээр дуусахын үед өргөөний гадаа морь тураглах чимээ гарч удалгүй бичиг барьсан элч орж ирэн сөхрөөд "Вантан амбангаас бичиг ирлээ" хэмээн үндэтгэн өргөхөд өргөөний доторх уур амьсгал гэнэтхэн өөрчлөгдөн өмнөх намуухан байдал нэг л төгшүүртэй болчихов. Хараван бичгийг тайван хүлээн авч үг бүрийг анхааран унших зуур түүний харц айжмаар гялалзан өмсг нь үл мэдэг атарч байлаа. Манж албанаас илрүүлсэн тэр бичиг гаднаа илдэг ёс төгөлдөр үсгээр дүүрэн мэт боловч доторх утга нь шахалт хугацаа тулгасан хяналт тогтоох гэсэн санааг илтгэнэ. Тэрээр бичгийг эвхэж хадаг тайж руу харц солилцох тэр агшинд хоёр эрийн хооронд үг хэлэлгүй ойлголцол бий болж энэ нөхцөлд хэрхэн хариу барихаа аль хэдийнэ шийдсэн мэт санагдана. Цаг иржээ. Ёс журмаа гүйцэх хэрэгтэй хэмээн хэлээд шилэгт нэмүүлэн хоёрыг ажиглан тэднийг 3 өдөр 3 шөнө хамт байлгах шийдвэр гаргав. Энэ нь зүгээр нэг ёсны дагуу хийж буй зан үйл биш. Харин гаднаас ирэх дарамтчих алданд хариу барих ухаалаг алхам байлаа. Тэд хүүхдүүдийн харилцааг албан ёсны болгож цаашдын аливаа оролдлогыг
урьдчилан хаах зорилготой энэ үйлдэлийг хийж буй нь ээлтэй. Ийхүү шилэгт нэмүүлэн хоёрт зориулсан тусгай гэр бэлтгэгдэж тэднийг албан ёсоор хамт байлгахад эхний өдрүүдэд ичингүй байдалд дамгааж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хоорондын зай айчмаар багасж хардсан хайр нь домбож үг нь илүү дотн болж бие биенээ ойлгох мэдрэмж улам бүр гүнзгийрч эхэлсэн байлаа. Нэмүүлэнгийн хувьд энэ бол зүрх сэтгэлийнхэн хүсэлтэд нийцсэн баяр дүүр мөч байсан бол шилэгтийн дотор нэг үл мэдэг тайлагдах гуниг нэр нь хэлэгдээгүй дурсамж үе сэтгэлийг нь хөндөн гарч ирсээр байлаа. 3 дахь өдрийн өглөө харааван аман луу хариу бичиг илгээж охиноо ёс журмын дагуу гэр бүл босныг мэдэгдэв. Энэ нь гаднаас харахад зүгээр л нэг уламжлалт ёсны дагуу хийсэн үйл мэт боловч үнэндээ бол ноёдын урьдчилан тооцсон ухаалгаар төлөвлөсөн шийдвэрийн илэрхийлэл ажээ. Харин энэ бүх үйл явдлын дунд хинч анзаараагүй мэт боловч дотроо маш их зүйл бодон тунгааж байсан нэмүүлэнгийн дүүн охин нэмүн гүнж чухам юу болоод байгааг анзааран бяцхан зүрхэндээ өөрөө байж болох тухай бодож сэмшүүр салдан санааширч суужээ. Нэмүн анхнаасаа л шилэгтийг энгийн нэгэн найз залуу мэт харж чадаагүй бөгөөд түүний хөдөлгөөн яриа шийдэмгий зан нэмүүлэн хамгаалах тэр байдал бүгдийг ажиглах тусам сэтгэлд нь үл мэдэх гуниг төрж өөрөө ч тайлбарлаж үлж чадах тийм нэг сонирхон мэдрэмжинд автаж байв. Гэвч тэр юу ч ил гаргасангүй. Зүгээр л холоос харж дотроо хадгалаж заримдаа өөрийн ирэхгүй бодолд автсаар хувь заяа ямар зам зурхыг хүлээхээс өөр аргагүй гэдгийг сайтар ухаарчээ. 27 дугаар хэсэг төгсөв.